Өрөө будад дуусаад одоо ингээд угаа буднаа. Угаа будахтаа болохоор зэрэг нэг процентыг багасгаж будаж байгаа байхгүй юу? Хууч нь нэг халдаг учраас. Манай будаг нь болохоор зэрэг цэвэршүүлсэн пигменттэй, өнөргүй, уургийн агуулмжтай тийм будаг байна. Тэгээд энэ олон улсын мэргэжлийн бүтээгдэхүүн гэж явдаг байхгүй юу? Тэгээ олон улсад хэрэглэгддэг. Аз улсанд зориулагдсан, Европ улсанд зориулагдсан гэж хэрэглэгддэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг Монгол болохоор Аз улсанд чиглэгдсэн байгаа. Тэгээд энэ Аз улс чинь улаан пигмент өндөртэй байдаг учраас улаан пигментийг устгаж өгдөг. Тэгээд будган дотроо болохоор зэрэг нөгөө өөрөө өнгөө дээшлүүлж болно. Хичнээн бараа өнгөөр будсан байсан ч гэсэн энэ бэврийн будгаар будсан байхад эргүүлээд өнгийн 1.5-1.5-аар дээшлүүлээ явах боломжтой гэсэн үг. Тогтмол хэрэглэгчд маань бол ерөнхийдөө ихэвчлэн тэрийг их сонгодог. Ус бүрсэж янз бүр муухай олж гардаггүй байгаа. Зүгээр л уург нь бол алдагдахгүй. Яг хэвээрээ тэгээд гялдсан. Ургалтаараа дээшээ гарна гэсэн үг. Урсахгүй. Будаг ерөөсөө урсаж гарахгүй. Давуу тал нь нөгөө цэвэршүүлсэн пигменттэй уургийн агуулмжтай гэдгээрээ давуу талтай байна. Тэгээ ус хатуурахгүй. Их олон удаа будсан уснууд хатуурсан байдаг шүү дээ. Тэгээд манай будаг бол хатуурдаг байна. Манай тэр гэхдээ энэ юу яд шүү дээ. Гадаадаас айгүйх нөгөө гадаадад амьдардаг хүмүүс чинь айгүйх зуны цагт зуны улиралд айгүйх ирж манайхыг бүр зорж ирдэг шүү дээ.